Сайн байна уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргье. Дизайн технологийн хичээлээр 6 дугаар ангийн эмэгтэй сурагчид үзэх уран зангилаа сэдэвт хичээлийг хүргэж байна. Би Монгол Улсын гавьт багш Д. Батзүрийн нэрэмжит Тэтэм сургуулийн дизайн технологийн багш Даваан юм байна. Та бүхэндээ амжилт хүсье. Манай хичээлийн суралцсан зорилт маань хэрэглээний жишээн дээр уран зангилаа шүрэн урлагийн төрлийг мэдэх, зааварчилгаа хэсгийн тэмдэглэлийг ашиглан хэлхэх, зангидах аргаас суралцсан бүтээл хийж чимэглэнэ. За хичээлийн үндсэн үе шат маань 1-р хичээл маань уран зангилааны тухай мэддэг ойлголттой болох, 2-р хичээл маань уран зангилаагаар зангидах чадвар эзэмших, 3-р хичээл маань ажлын төлөвлөлт хийх, 4-р хичээл маань бүтээлээ хийж гүйцэтгэж өөрийн сурсан. За ээлжид хичээл 1. Хичээлийн сэдэв маань уран зангилааны тухай мэдлэг ойлголттой болох. Уран зангилаа гэж юу вэ гэсэн асуулт эхлээд биднэрт гарч ирж байна. За зангилаа гэдэг үг маань маш олон утгатай. Гар зангидах, хөмсөг зангидах, чөтгөр ногт зангидах, за үйл явдлын зангилаа, төмөр замын зангилаа, бүх хүчээ зангидах гэх мэт. За тэгэхээр уяа осроор зангидах гэдгийг бид нэр авч үзэж байна. Тэгэхээр уяа гэдэг маань ууж бэхлэх, боох, чангалах, даруулах зорилттой оср юм. За зангилаа гэж юу вэ? Уран зангилаа буюу макраме нь хятад Япон улсад илүү хөгжиж ирсэн утсаар зангидах урлаг юм аа. За хүн төрөлхтний гарал үүсэлтэй хамт уяа зангилаа үүссэн болохыг археологчид нотолсон. Уран зангилааг ахуйн ба гоёл чимэглэлийн гэсэн хоёр төрөлд хуваадаг. Монголчууд бид уран зангилаагаар дараах байдлаар хэрэгжилж ирсэн. Ахуйн зангилаанд маань тоон туших, чөтгөр ногт зангидах, ганцаг зангидах гэх мэт. Гоёл чимэглэлийн зангилаанд ирвэхэ зангилаа, сампин зангилаа, үлзий зангилаа, сампин зангилаа гэдэг маань бидний товчилж зангидах зангилаа шүү дээ. Та бүхэн энэ хичээлээ дэвтэртээ бичиж тэмдэглэе. За хичээлд маань хэрэглэгдэх багаж хэрэгсэл материалын тухай үзье. Жинтүү буюу бэхлэгч, хатгуур зөв. Бэхлэгч гэдэг маань хүндрүүлэгч гэж ойлгож болно. За дараагийнх нь өнгийн утас, мянцсан утас, эсвэл бүдүүн уяа. Бидний хамгийн сайн мэддэг зөөгөө уяа гэж нэрлэдэг тийм ээ. За туслах багаж хэрэгсэл буюу хайч байна. За шүрс хувцаар чимэглэл зурагт үзүүлсэнчлэн чимэглэж ийх учраас та бүхэн шүрс хувцас бэлтгэнэ. Утсаа бэлтгэхдээ уран зангилааны утасны уртыг тооцох дараах томьёо байна. Тэгэхээр та хэр утас талтах вэ гэдгийг мэдэхгүй байгаа бол утас эдлэлийн урт бугуйвч хийлэхэд бугуйвчныхоо уртыг утасны диаметрээр үржүүлээд мөн 8-аар үржүүлэн 8 дахин авна гэсэн үг. Тэгэхээр нэг тоо гарах нь тийм ээ. Тэгэхээр энэ маань ийм хэмжээтэй утас талтаж авах нэ гэсэн үг. За тэгээ бүтээл хийж туршихтаа дотор аюулгүй ажиллагаа нэгдүүлэх дүрмийг мөрдлөг болгох. Уран зангилаанд үндсэн 5 зангилаа байдаг. Эхний багц зангилаа маань бэхэлгээ зангилаа, хоёр дахь нь хавтгай зангилаа, гурав дахь нь мушгаа зангилаа, дөрөвт нь гинжин зангилаа, тавд нь мөрийн зангилаа. Мөрийн зангилааг маань дотор маань 5 төрөл байдаг. Тавшин мөрийн зангилаа, босоо мөрийн зангилаа, өнцгөлсөн мөрийн зангилаа, хэвтэй мөрийн зангилаа, эрвэгээ зангилаа. Бид нэр энэ үндсэн 5 зангилаагаар маш сайн зангидаж сурах байгаа. За бүхэн дэвтэртээ бичиж тэмдэглэж аваарай хүүхдээ. Уран зангилааны эсхийн тэмдэглэгээ. Бид нар уран зангилааг зангидахын тулд санаанаасаа зохиод зангидаж болохгүй тийм ээ. Яг юу болох нь мэддэхгүй болчих. Тэгэхээр бид эсхийн тэмдэглэгээр тэмдэглэж хагаад түүнийхээ дагуу сүлждэг байгаа. За утасны чиглэл буюу бэхэлгээ зангилааг асах тэмдгээр, мушгаа хавтгай 2 зангилааг дараах тэмдэглэгээр, мөрийн зангилааг цэгээр, за мөн голдоо цул байж болно. За босоо мөрийн зангилааг цэг дээр ташуу зураасаар, гинжин зангилааг дараах байдлаар тэмдэглэнэ. Та бүхэн дэвтэртээ тэмдэглэж аавна. Мөн зангилаа хэрэглэгдэхүүнээ бэлтгээд эсхийн тэмдэглэгийг уншиж сурна шүү. Энийг чийжлэнэ гэсэн. За бид нар 2 дугаар хичээл рүүгээ орж байна. Өмнөх хичээлээр бид нар уран зангилаа гэж юу вэ? Уран зангилаанд ямар багаж хэрэгсэл хэрэглэгддэг вэ гэдэг тухай үзсэн бол одоо уран зангилаагаар зангидах аргыг сурнаа.
За үндсэн занги 5 зангилаагаар зангидна хичээлийн маань зорилго. За зангидахын тулд эхлээд зангилахдаа төрөл бүрийн аргаар утсаа хөдөлгөөнгүй тогтоож бэхлэнэ. За хатгуур зүү, цав, скотч, мөнгөний авчаар гэх мэтийг та бүхэн ашиглан утсаа бэхэл тогтоосон байгааг харж байна. Та бүгдийн сурах хүчгийн 54 дугаар хуудсан дээр байгаа. За 1-р зангилаа маань бэхэлгээ зангилаа. За утсыг голоор нь тэнцүү нугалан хийх хэдлээс шалтгаалаад тэнцүү биш ч нугалж болно. Нугалсны дараа гогцоо үүснэ тийм ээ. Утасны гогцоогоор утасны 2 үзүүрийг гаргаад чангал зангидах байгаа. Яг зургийн дагуу. Хоёрдугаарт нь хавтгай зангилаа. Хавтгай зангилааг зангидахдаа утсыг захын 2 утсыг ажлын утас гэж нэрлээд голын 2 утсыг гол утас гээ. Бид нар 4 утсаар зангидах чинь тийм ээ. Тэгэхээр хоёр талыг нь ээлжлэн дарж зангидна гэсэн үг. Тэгэхээр яг зурагт үзүүлсэний дагуу зангидна. За тэгээд зангилаа хийж байгаа хувьдаа нөгөө шүүр чимэглэлээ хэрхэн оруулсан байгааг зурган дээр харуулж байна тийм ээ. Баруун зүүн гэдэг ээлжлээд 2 утсаа, захын 2 утсаа гол утсан дээр нь даруул зангиднаа. За 3-дугаарт нь мушгаа зангилаа. Мушгаа зангилааг зангидахдаа 2 захын утсыг нь ажлын утсыг, голын утсыг нь мөн адилхан гол утсыг нь хавтгай зангидлагтай ижилхэн боловч ажлын 1-р утсыг л зөвхөн гол утасны дээгүүр гаргаад зангидна. Зөвхөн баруун гэсэн дүрмийг баримтлан зангидна. Тэгээд ирэхээр аяндаа мушграад ирнэ гэсэн үг. Та бүхэн 5 удаа энийг давтаж хийж зангидна. 4-дүгээрт маань гинжин зангилаа. Гинжин зангилааг 2 утсаар зангидна. Зургуучгийн 56 дугаар хуудсан дээр харуулсан байгаа. Маш хэлбэрхнаар зангидсан байгаа хүүхдүүд харж байгаа хаа. Гинжин зангилаа хамгийн хэлбэр зангилаа шүү. 5-дугаарт нь мөрийн зангилаа. За мөрийн зангилаа нь хамгийн эхний утсыг гол утас болгон аваад бусад утсуудаар нь 2 ороод зангидна. За чи 10 утас, 20 утас бэхлэгэндээ бэхэлсэн бол тэр утас болгоноор юу байна гэсэн 2 ороод зангидна. Зураг та бүхэн харж байгаа бох тийм. За буцаад дуусаад эргээ зангилахдаа мөн адилхан аргаараа явна. Тэгэхээр та нар хамгийн ихний утсаа нэлээд урт авдаг шүү зурагчдаа. За 2-дугаар хичээлийн маань даалгавар болохоор хичээлээр үндсэн 5 зангилааг зангидаж. За ээлжид хичээл 3. Хичээлийн маань зорилго тодорхойлох, ажлын төлөвлөлт гаргах. За бид нэр өмнөх 2 хичээлээр уран зангилаа гэж юу юм, түүгээр яаж зангидах вэ гэдгийг сурсан бахаа гэж багш нь итгэж байна. Тэгвэл та бүхэн энэ чадвараа ашиглаад юу хийх вэ гэдгээ төлөвлөж тооцож гаргана. Сурагч та бүхэн миний зорилго гэснийг харж байгаах. Хинт зориулж юу хийх вэ? Чи өөрийнхөө зорилгыг дэвтэр дээрээ тодорхойлж бичнэ. Багш нь жишээлбэл гэж жишээ авсан байна. Өөрийн найздаа төрсөн өдрийн бэлэг дурсгал хий. Эсвэл аавын машины түлхүүрт оосор хий. Эсвэл гэрийнхээ түлхүүрийн оосрыг шинжлэе ч юм уу. Өөртөө үзэг балны сав хий. За уран зангилаагаар юу хийж болохыг та бүхэн тооцоод би яг ийм юмыг тухайн юмд зориулж хийнэ гэсэн яг зорилгоо одоо та бүхэн нэг өгүүлбэрээр дэвтэртээ бичнэ. За тэгвэл би найздаа бэлэг хий гэсэн зорилго дэвшүүллээ. Миний зорилго гэж бодоход яг ямар бэлэг вэ? Бугуйвч хий гэж бодъё л доо найздаа. Тэгвэл ямар бугуйвч вэ? Тэгээд дизайны шинэ санаа шийдэл гаргана. Дараагаас 3 асуултанд чи өөрөө хариулаарай. Их бүтээлийн загварын зургийг гаргаж зурна гэсэн. Дизайны шийдэл гэдэг маань тийм ээ. За тэгээд зурхын тулд чи хэдэн өнгийн утсаар зангидах вэ? Улаан шар ногоон ч юм уу те өөрт байгаа өнгийн утсуудаа тодорхойлоод за хэр хэмжээтэй бүтээл хийх вэ? Урт богино гэх мэтийн тооцоолоод за ямар чимэглэлээр чимэглэх вэ гэдгийг тооцоолсон тийм ээ. Тэгсний дараа чи зурнаа гэсэн. Загвар зохиож зурх юм шүү хүмүүдээ. За загвар зохиож зурхын тулд яг ямар загвар зурх вэ гэж чамд асуудал тулгарч магадгүй. Тэгэхээр чи гар утсаа ашиглаад Pinterest гэсэн аппликейшн утсан дээрээ татаад уран зангилаа гэдээ монголоор бичээд search хийгээд хайгаад үзэхээр маш олон зүйл илэрцээр гарч ирнэ. Тэгэхээр тухайн тэр бүтээлийн шинэ санаануудаас өөрийн бүтээлтэй тусгаж мөн тэрийг дуурайж за дараах бүтээлүүдээс санаа авч өөрийн хийх бүтээлтэй тусгаарай. Хамгийн ихний бүтээлэл энэ бугуйвч тийм ээ хавтгай зангилаа. Эхний 2 бүтээл бол хавтгай зангилаа ашиглаад шүр сувс ашиглаад чимгэлсэн байна. Дараагийн 3 дугаар бугуйвч бол мөрийн зангилаа ашигласан байна.
За мөрийн зангилаа ашиглаад шүрслөвч ашиглаад эмэг хийсэн байна. Дараагийн хоёрт нь эмэг зүүнний зүйлд хос орон хийсэн байгааг харж байна. Та бүхэн эдгээрээс санаа аваад өөрийн хийх бүтээлийн загварын зургийг энэ мэтчилэн зураа. За биднэрт загвараа гаргасан. За загвараа гаргаад зангидах аргаа сурсан. Зангидах арга зорилгоо тодорхойлсон байгаа гэж бодвол бүгдээрээ ажлын төлөвлөлтөө гаргая. Ажлын төлөвлөлт хийхдээ энэ зөвхөн жишээ юм байгаа юм. Та бүхэн өөрийнхөө орчин нөхцөл цаг завтаа тохируулаад ажлын төлөвлөлтөө хийнэ гэсэн. За тэгвэл хийгдэх ажил, хугацаа, хэрэглэгдэх багаж хэрэгсэл хинтээ хамтрах вэ гэдгийг хүснэгт маягаар гаргавал тохиромжтой мөн хүснэгтэнд хийхгүй ч байсан чиний өөрийн асуудлаа. Уран зангилааны тухай цахим хичээл үзэж судлах. За би цаг 30 минутанд үзэж судлаад дэвтэртээ бичиж тэмдэглэнэ гэж тооцсон байна. За тэгвэл энэ хэдийн хугацаанд хийх чи өөрийнхөө боломж болцоог харж байгаа төлөвлөх нь тийм ээ. За зангидаж сурах. 2 цагийн дотор зангидна гэсэн байна. Ээж хчээсээ тусламж аавна гэжээ. За бүтээлийн санаагаа олох. Интернетээс 30 минутын дотор хугацаанд үзээд санаагаа гаргаад дэвтэр дээрээ зуръя гэж төлөвлөсөн байна. За хийх бүтээлийн орцыг тооцож схем тэмдэглэгийг зурах гэсэн байна тийм ээ. За тэгвэл энийг би 4 цаг төлөвлөсөн байна. Тэгээд зангидаж бүтээлээ хийх төр 4 цагийг төлөвлөсөн байна. За чимэглэх, засан сайжруулах, үнэлгээд үнэлтээр 30 минутыг зарцуулсан байна. Гэх мэтчлэн нийт хэдийн хугацаанд хийж дуусах вэ? Одоо чи дэлхийн хичээлээ үзэх цагтаагаа давхцуулж болох уу гэх мэт. Гэрийнхээ ажлыг хийх цагтаагаа давхцуулж болох уу? Бусад хичээлээ хийх цагаа маш сайн тооцоод энэ бүтээлийг цагаа өөртөө гаргаж бүтээлээ хийх юм шүү. Энэ ажлын төлөвлөлт бол маш сайн төлөвлөсөн ажил бол энэ хийх ажлын 60% бараг төлөвлөлтөөс 60% гүйцэтгэл гаргадаг гэдэг үг байдаг тийм ээ. За тэгэхээр төлөвлөгөөгөө маш сайн хий. За төлөвлөлтийн дагуу бид нэр бүтээлээ хийж гүйцэтгэх байна. Өөрийн сурсан мэдснээ үнд өгнөх байна. За тэгвэл уран зангилаагаар чи бугуйвч ингээд төлөвлөчихсөн багш нь тийм ээ. За бугуйвч ингээд төлөвлөсөн бол хийгдэх бүтээлд хэрэглэгдэхүүн багаж хэрэгслээ би бэлтгэнэ. Бугуйвчныхаа уртыг би 16 см гэж утсан бол 1 диаметрийн бүх дүнтэй утсыг 8 дахин үржүүлээд 8-16 үржүүлээд утасны уртаа тооцсон гэсэн үг тийм ээ. За тэгээд хэдэн өнгийн утсаар хэр өргөн бугуйвчүүлчихээс шалтгаалаад чи яах нь утас хэрэглэгдэхүүнээ бэлтэнэ. За хоёрдугаарт нь загварын дагуу схем зургийг гаргана. Чи ямар утсаар зангидах юм? Яаж зангидаж хийх юм? Ямар зангилаа ашиглах юм? Багшны жишээ байдлаар 3 шиг бугуйвчны схем зургийг оруулсан байна тийм ээ. Эхнийх дээр болохоор ягаан чернэлийн ягаан ногоон утас ашиглаад зангилнаа гэсэн байна. Гэхдээ мөрийн зангилаа ихэнд нь яваад хавтгай зангилаа яваад мөрийн зангилаа яваад гэд хослуулсан зангилаа. За мөн дараагийн хоёр нь ч гэсэн энэ байдлаар схемээ зурна. Энийгээ маш олон ингээд давтаад хийхэд миний бугуйвч бэлэн болно гэсэн. За 3-дугаарт нь схемийн дагуу чи яах нь бүтээж туршина. 4-дугаарт нь засан сайжруулна. Уран зангилаагаар зангидаад тайлаад дахин зангидах боломжтой байдаг учраас чи бүтээлээ хэдэн ч удаа засан сайжруулж болно. Засан сайжруулахад бүтээлээ хийж дууссаны дараа асуултанд хариулж өөрийгөө үнэлье. Чи өөрийн уран зангилаагаар зангидсан бүтээлийг хараад таних уу? За уран зангилаагаар би дааж хэр зэрэг зангидаж сурсан бэ? Уран зангилааны үндсэн 5 зангилаанаас чи хэдэн аргаар зангидаж сурсан бэ? 1-ээс 2, 3-аас 4 бүх аргаар нь чадна гэдэг ч. Уран зангилааны схем тэмдэглэгийг хараад уншиж чадах уу? Сайн чадна, дүн зэрэг чадахгүй гэсэн хариулт байна. Чи өөрийн хийсэн бүтээлийн схем тэмдэглэгийг зохиож зурж чадах уу? Тийм үгүй. За чи хийсэн бүтээлд танай гэр бүлийн гишүүд хэдэн оноо өгч болох вэ? 1-ээс 10 онооноос 1-ээс 3 оноо өгч болно, 4-өөс 6 оноо, 7-оос 10 оноо өгсөн үү? Гэр бүлийн гишүүдийн хөндлөнгийн үнэлгээг бас аваарай. 7-дугаар чиний өөрийнхөө зорилгыг бичгээд багш нь хэлжсэн дээ. Чиний зорилго биелсэн үү гэсэн асуултууд нь чи дэвтэртээ бичээд. За энэ хичээлээр чиний гүйцэтгэх даалгавар юу вэ гэвэл сурагч бүр өөрийн уран зангилаагаар зангидах хурдтай чадвараа ахиулах зорилгоор 1 минутанд цагтаа уралдаж хэдэн удаа зангидж вэ? 4 үү, 5 үү, 6 юу, 7 юу, 8 үү? Түүнийхээ тоог дэвтэртээ бичиж тэмдэглэнэ.
Хоёрдугаарт өөрийн хийсэн бүтээлийн зургийг багш нартаа захимаар илгээн. За тэрэн дээрээ зөвлөгөө авч болно тийм ээ. Гуравдугаарт нь дараах 3 схемийг сонгоод уран зангилаагаар зангиднаа. За энэнийгээ мөн зургийг анхаарал хандуулсан зурагчдаа баярлалаа. Та бүхэн цахим хичээлээ сайн хийж дархлаагаа дэмжээрэй. Бүтээлэгтээ гэр бүлийн бичгшүүд болон чамд хичээл заадаг дизайн технологийн багш нараасаа зөвлөгөө, дэмжлэг, тусламж аваарай. Өөрийн хийсэн бүтээлийн зургийг дарж багш руугаа илгээгээрэй.